өнөөдрийн үзэгчдээ ярилцлага цаг эхлэж байна. Энэ удаад бид 30 дугаар дунд сургуулийн сургалтын менежер Эрхэм сайхныг энэ удаагийн ярилцлагын зочноор урьж ирүүлээд байгаамаа. Тэгэхээр Эрхэм сайхан багшийн тухайд бол Тархуу уул аймаг орон нутагта Монгол бичгийн соёлыг дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа ийм хүн байгаа. Тэгээд сайхан аварч байна. Сайхан та бүхэн сайхан аварч байна уу? Тэгэхээр ер нь энэ Монгол бичгийн соёлын тухай та өөрөө яг хэдийн зэглэж хичээлж эхлэв? Яаж юу наах сонирхож байна? За би анх 1990 онд энэ Монгол бичгийг сургах түгээн дэлгэрүүлэх ажил яг эхлэхдээ зэрэгцээл би бүхэн одоо Монгол бичгийг сурч гэлсэн. Энээс хойш одоо 25-6 жил болж байна да. Сайхан нь юу юм? Хүнийг татах тэр чанар нь юу юм? Монгол бичгийн тэр одоо агуу гайхамшигтай их олон зүйл дээр нэрлэж болно. Монгол бичиг бол одоо маш их тийм хордон бичдэг нэг давуу тал байна. За дээр нь одоо утга ялгаж бичдэг. Тэр бичлэгийн одоо олон арга хэлбэрүүд байна. Зүгээр одоо яг одоо миний голлож барьж байгаа юм юу гэхээр Монгол уран бичлэг гэдэг юмыг голлож байна. За энэ уран бичлэг нь бол дотроо биерийн бичлэг байна. Эвхэж бичих, одоо зураг юутай хослуулж бичих гэмэд олон төрөлтэй байж болно. Жишээ нь эвхэж бичнэ гэхэд уламжлал хоёр төрөл байна. Нэг нь болохоор дөрвөлжлэн эвхнэ гэж ярьж байна. Нөгөөх нь угалзлан эвхнэ гэж. Дөрвөлжлэн эвхнэ гэдэг нь болохоор ихэвчлэн тамга тэмдгэн дээр голдуу байна. Жишээ нь одоо бидний энэ дээр байгаа одоо энэ тамга байна. Жишээ нь энэ тамга гэхэд чинь доороо хүнийхээ нэрийг ингэж сэлчихсэн. За энэ бол дөрвөлжилж эвхсэн. Өөрөөр хэлбэл тэгш өнцгт юм уу эсвэл квадрат дүрсэж багтаагаад нөгөө бичих гэсэн зүйлээ л багтааж бичнэ гэсэн. Тэгэхээр энэ дүрслийн хувьд бол их олон тийм давуу талтай ийм л бичиг. Одоо энэ маань нөгөө нэг саяны тамган дээр жишээлбэл ярихад соён бичиг гэдэг маань шал өөр зүйл байх нь уу? Тийм. Хад бол өстэй байгаа шүү дээ. Тийм энэ болохоор яг Монгол бичгийнхээ л одоо дүрслийнх нь арай өөр хэлбэрээр бичиж гин гэсэн үг. Одоо бид кириллээр дармалдаж бичнэ, бичмлээр бичнэ гэл ингээл бичдэг шүү дээ. Тэрэн шиг одоо дөрвөлжин дүрсэнд багтаагаал Монгол бичгээ тэгш өнцгт байдлаар ихэд бичнэ. Тэр угалзлан бичнэ гэдэг нь болохоор тойрог дотор багтаагаад ингэж бичнэ. Тэгээд гэрийн хэлбэр оруулаад цэцэг навч янз янзын хэлбэр оруулаад ингэж бичиж болно. За энэ бол угалзалж бичих бичгийг хаана юу их бичлэн хэрглэж байсан гэхээр сүм эдийн одоо тэр гол шүтээний хоёр талаар хос уянга байдлаар хос уянга гэдэг нь ерөөлийн одоо их сайхан бэлэгдэлтэй тийм сайхан өгнүүд байдаг. Тэдгээрийг одоо ингэж маш сайхнаар бичсэн. Жишээ нь одоо Гуннаачугийн бичсэн хос уянга гэдэг үннийг худал гэх цагт худал мөн үнэн үгүйг буй гэх үед буй бас үгүй гэсэн гүн ухааны одоо тийм гайхамшигтай хос мөргөд байна. За мөн Данзан Ариужагийн нарны гэрэл хорцолоход үйлгүй болно сайн. Насны багад эрдэм сурахад залхуугүй бол даанц. Тэгэхээр энэ хос уянгууд бас нэг юу байна. Бас нэг тооны бэлгэдлийн хувьд бас дандаа 9 үгтэй эсвэл 9 бүтээвэртэй. Ийм 9-ийн тоог одоо монголчууд бол их шүтэж биширж ирсэн. Тэрний дагуу ерөнхийдөө бол бэлгэдлээ дагаад 9 одоо хэсгээс бүтсэн тийм дугуй дотор багтааж бичсэн ийм хос уянгууд элбэг тохиолддог. Зүгээр бас бичиж болдог байх юм. Таны тухайд заах өнөөдөр бол энэ яруу найргийн өдөрт зориулаад бас үзэгч олондоо дэлгэсэн байна бүтээлүүдэд тийм ээ. Өмнө нь юу үзэсгэлэн гаргаж байв уу? Ер нь үзэсгэлэнгийн тухай өөрийнхөө бүтээлийг олон нийтэд хүргэх тухайд яаж вэ? Тий. За өмнө би 2008 онд улсын үндэсний төв номын сан одоо Эренчингүй нэмж үндэсний номын санд бүтээлээ гаргаж байсан. За тэн дээр бол хэл зохиолын хүрээлэн, шинжлэх ухааны академи хэл зохиолын хүрээлэн, за тэгээд монгол хэл бичгийн дээдлэлтэйг эрдэмтэн судлаач Чамаа Штацэдэн багш энэ одоо хүмүүс ирцгээж байсан, үзэж харж энэ дээр бас өөрсдийнхээ тэр үнэтэй санал зөвлөмжүүдийг өгсөн. Ер нь миний одоо ингээд 20 хэдэн жил хийгээд байгаа юм эцсийн зорилго нь ерөөсөө энэ монгол бичиг гэдэг юмны гоё сайхныг хөдөлмөрчд иргэдэд таниулах, өсөр хойч үеийнхэнтэй өвлүүлэх, сургах, судлах, дээр нь сурцчлах ийм л зорилготой. За одоо хоёул эндээсээ бас үзэгчтэй үзүүлж таниулангаа бас тайлбарлаад явъя те. Өнөөдрийн үзэсгэлэн маань хоёр үндсэн хэсгээс бүрдэж байна. За эхний энэ хэсэг нь болохоор Монголын одоо сонгодог яруу найраг, Монголын одоо бичгийн одоо
соён гэгэрүүлэгч энэ эрдэмтэн мэрэгдийн хэлсэн үг сургаал зохиол номлолуудыг нэлээд дэлгэж тавилаа. За дээр нь одоо энд Монгол улсын төрийн албанд одоо ашиглагдж байгаа, хэрэглэгдэж байгаа тангарагуудыг жишээ нь энд одоо прокурорын тангараг байна, гайлын улсын байцаагчийн тангараг, төрийн инженерийн албан хаагч, цэргийн тангараг, онцгой байдлын албан хаагчийн, шүүгчийн тангараг гэх мэтээр одоо хүний их хэмжээний тангараг юм уу. Энэ тангараг өргөөд төрийн албанд ажилладаг. Энэ одоо энэ тангарагын ач холбогдол одоо юу байх вэ? Ерөөсөө одоо хэрэгцээтэй үед бол өөрийгөө эх орондоо бүрэн зориулна гэсэн ийм утга агуулгатай энэ тангарагуудыг их хүндэтгэлтэй байдлаар хийсэн байгаа. Монголынхоо одоо газрын зураг дээр бас яг их бичгээрээ бас. Ерөөсөө эн чинь юу гэсэн үг вөхөр энэ Монгол нутгийн хэмжээнд би одоо төрийн хаахаар тангараг өргөсөн албан хаагч эсвэл би онцгой байдлын одоо ажилтан ийм байгаа. Тий Монгол нутгийнхаа газар зураг дээр бол ийм байх нь гэсэн энэ агуулгаар нь ингэж хийсэн. Энэ бас нэг сонирхолтой төрүүлж байгаа та. Сонирхолтой зүйл нь одоо бичдэг энэ хэрэгслүүд ойлгохлоо танилцуулъя тийм. За тий энд бичгийн хэрэгслүүд байна. Энэ бичгийн хэрэгслүүд бүр зориулт юм хайрцаг савтай юм өөрхөн. Тэгээ бичгийн гэрийн 4 эрдэнэ гэж нэрлэдэг. За энд нь болохоор биернүүд орж байна. Янтай гэж одоо энэ янтай буюу зууруулч гэж ярьж байгаа юм да. Энэ бэхээ хийдэг савна. Одоо энэ бэхээ найруулдаг савна. За тэгээд муутуу цаас орно. Ингээ бих орно. Ингээд бичгийн гэрийн 4 эрдэнэ гэж. За энэ болохоор яг биерээ тавьдаг биерийн тавиур ингээ өнгөрч явахгүй тийм ээ. Энэ бол тамганыхын тос байна. Энд одоо тамга байна. Энд хуурай бэх нь байна. За энд арай жижигхэн байна. Одоо хөгд зөр. Авж явахад авсаар. Авч явахад авсаар. Энэ одоо там юу нэ? Бэх байна. Энэ нөгөө биер тавьдаг тавиур нь. За энэ усны сав энэ бүр зориултын юм жижигхэн халбахтай. Эндээсээ усаа хийгээд гэж. Тэгэхгүйгээр зүгээр шууд хийчих юм бол энэ чинь мессгээ дүүрчдэг. Тэгээд усны ихтчих. Тийм учраас маш бага хэмжээгээр ингэж найруулдаг. За энэ одоо тамга. Энийний доор одоо нэрээ ингээс хэл гэх мэтэр. Энэ бол яг тэг дөрвүүлж байгаа шууд. Энэ Монгол бичгийн хэрэгслүүд маань олдцсон хэр байдгийг хайдаг хүмүүс юу хэр олон байд. За одоо харьцангуй элбэг болсон. Монгол бичгийн энэ бичгийн хэрэгсэл бол ер нь одоо хайгаад зах дэлгүүрээр явахд бол биер бэх бол наазахын юм бол байгаа. Зүгээр муутуу цаас олдсож байгаа юм бо. Тэгтээ бол Улаанбаатарт бол бас тодорхой нэг зарж боловсруулдаг дэлгүүрүүд байна. За миний хувьд бол хятадаас энэ бичгийн хэрэгсэл цаас юмнуудаа авдаг. За мөн Японоос сая хүн цаас явуулсан. Тэр бол нэлээ бас чанарын боловсруулалт сайтай. Одоо жишээ нь энэ 93 энийг одоо бичсэн цаас юм. Яг цав цаан цаас биш. Жаахан тийм буурангуй шаргалт өнгөтэй. Тэгээ бас нэлээ эдлгээтэй. Жишээ нь одоо яг муутуу цаас бол одоо энэ шаргал штэ. Энэ бол их нэмгэн байдаг. Үүр сэмгэр. Тэгээд их амархан орогдно. За энэ дээр бол ерөөсөө хувь хүнээс маш их тийм нямбай ажиллагаа шаардна. Нямбай ажиллагаа. Энэ дээр одоо ингээл бичиж байгаа нэг л буруу бичсэн бол энийг одоо арилгадаг ч юм уу, эсчрэхээр дарддаг ч юм уу ямар ч боломж байхгүй. Ерөөсөө өөр шинээр эхлэхээс өөр. Тийм учраас энэ дээр бол маш их анхаарлаа төвлөрүүлж одоо ингэж шийд. Тийм тэр утгаараа хүний стресс одоо ядаргааг тайлах нэг арга гэж би боддог. Одоо хүүхдийн шуугаанд хичээл амзаахал одоо өдөржин гэж божигнж байгаад дараа нь одоо энийгээ суугаад ингээ хийхэд бол нөгөө орчин юмнасаа тасраад стресс ядранс гарах ийм боломж байдаг гэж би ярьдаг тийм. Одоо та түрүүний ярьсан нөгөө бичгтээ одоо төрийн тангарагуудыг бас бичсэн байна гэж чинь энд бол бас Эренчин ганч гэдэг юм уу за ерөнхий маршал Чой Балсангийн гар бичээсүүд. Тий энэ үзэсгэлэнгийн ерөнхий нэр маань бол 1000 оны учир шалтгааныг биер бэхсээс асуу гэсэн ийм нэртэй. Инженерийн шүлгийн мөрөөс авсан. Тэгээ 1000 оны учир шалтгаанаас биер бэхсээс асууна гэдэг болохоор өмнөх түүхээ хэрэг шараа. Тэгэхээр Монгол бичгийн сургалт ямар байж вэ? Гэр сургалт, шав сургалт гэд ярьдаг тест. Тэгэхээр энэ одоо ямар байж вэ? За бичгийн мэргэд төр нийгмийн зүтгэлтнүүд хэрхэн яаж бичиж байж вэ? Энэ бичгийн хэлбэр бол ерөөсөө хувь хүний бичгийн соёл, хувь хүний үзэл бодол, хувь хүний өөрийн одоо чадварыг шууд харуулдаг. Тийм учраас энд би Монгол улсын ерөнхий сайдуудыг жишээ нь хичээнгүй сайд Цэрэнд орж, ерөнхий сайд Бодоо, Амар сайд ч гэдэг юм уу, ерөнхий сайдаасан төрний энэ Чой Балсан ч байдаг юм уу, Сүхбаатар Жанжин,
За тэгээд одоо соён гэгэрүүлэгч одоо мундаг хүмүүс нөгөө их жанжин Сүхбаатарын багш нь байсан Жамин гүнч байдаг юм уу тийм ээ. За дээр нь тэр Цавэн Жамсрааноо Эрдэнэбат хаан гэдэг. За зохиолчдод бол Бямбын Эрдэнэчин байна. Дээр нь Нацагд орж байна. Сүхбаатар жанжин дээр нь Буян нэмэх гэдэг одоо олон зохиолчд. Энэ хүмүүсийн бичсэн гар бичмлүүдийг энэ дээр тавьсан. Тэгэхээр эндээс бол тухайн хүмүүс яаж бичдэг байж юу гэж одоо үздэг байсан. Тэгэхээр энд бичгийн хэлбэрийг харахаас гадна тухайн түүхэн үйл явдлыг эндээс бас тодорхой. Жишээ нь энэ Чойволсонгийн юун дээр болохоор намын 8 дугаар их хурлын бичсэн одоо ийм бичиг байдаг тий. Одоо тэгэхээр таны тухайд энэ ажиглаж байхад энэ төр нийгэм соёлын зүтгэлтнүүдийн дотроос хамгийн сайхан бичдэг, уран бичдэг хүн айл юм шиг. За хамгийн одоо зүгээр яг жагсааныг бол одоо хэцүү. Тэгэхдээ ер нь их чадвартай тэр биерийг одоо гаргуун эзэмшсэн хүн гэвэл одоо манай онхтын Жамин гүн гэж одоо Сүхбаатарын гэрийн багш нь байсан энэ хүн байна. За энэ хичээнгүй сайд цэрэнд орж байгаа байна. За энэ бол мундаг бичсэн байна. За тэр амар сайд гэж ярьдаг бидний. Амар сайдын бичиг бол маш гоё бичиг байна. Ер нь бол энд одоо таарахунтаа гэх бичиг ер нь байхгүй. За бодоо сайдын бичиг байдаг юм уу? Гэх мэтээр энд бол олон их сайхан бичгүүд бий. Одоо энд жишээлбэл хурдан морины судрыг бас бичсэн ба та өөрөө бичсэн. За тий энэ болохоор халахын хардал жанжин байсан өвгөн ноён Пүрвжөв гэж одоо Монголд тэр галшрын удмын хурдыг анх бой болгосон ийм одоо хошуу ноён хүн байсан Пүрвжөв гэдэг. Овсолын ихэнх үеэр амьдарч байсан. Мөн одоо хэлмэгдэж ингэж яасан. Тэгэхээр энэ хүний одоо тэр хурдан морийг уйдаг, засдаг энэ судар гэж байна. Бүр одоо. Тэгэхээр энэ судрыг одоо би бас олон түмэнд ойлгомжтой байдлаар уяачд одоо ер нь энэ судрыг бол байнга уншив. Тийм уншим. Энд бол ерөөсөө тэр уяач хүний яг л хийх юмыг бүр одоо нөгөө юу гэдэг штэ. Дараалал, технологийн дараалал гэж ярьдаг шээ. Яг тэрэн шиг. Ерөөсөө уяагаа хаанаа барих уу, адуугаа хаанаа хураах уу, уяагаа хаана, гол ус нь ямар байх уу, уул нь хаанаа байх уу. Маш нарийн. Тэгээд одоо энэ дотор одоо тэр хоолундын яа тааруулах уу, ус хөлсийг нь яа тааруулах уу гэдэг. Бүр маш нарийн. Тэр утгаа барьсан өдөр хэдэн алхам гიშгүүлэх үү гэдэг. Бүр алхмаар ингээд. Тэгэхээр энэ бол маш нарийн юм содор байгаа. Тэр олон насаараа энэ морь уйж одоо ингэж хордлуулсан тэр гайхамшигтай хурдыг бий болгосон хүний содор гэдэг бол бас үнэтэй хоор нэнтэн зүйл байгаа. Ийшлээ. Ийшээгээ та бас юу бэ? Зураад байна уу? Бас давхар. За энэ Монголын хамар амгалан гэж Бавууд оржийн одоо шүлэг байгаа юм. Монголын хамар амгалан гэдэг. Монгол орны одоо тэр Монгол нутгийн одоо сайн одоо их сайхан амар амгалан байдлыг багтан илэрхийлсэн. Талд нь бол яг нь Монгол орны байгалийн байдлыг үзүүлсэн хангаан, говь, хээр, тал асалсан энэ нутгийг үзүүлсэн юм зураг байгаа. Түүхийн сурвалж бичгүүдэд бас түшиглээд бас бичээсүүд бичсэн байна тийм ээ. Тий. За тийм энэ нуус тавчаатай холбоотой ишлэл одоо шүлгүүдийг энэ бичсэн. Жишээлбэл одоо энэ дээр болохоор Хувлаа хаан зориулттай биш хувлаа гэж одоо жанжин биш үү дөрвөн жанжны нэгэнд нь зориулж одоо бичсэн хэлсэн үг байна. За тэнд болохоор зэлэм гэх мэтээр энэ. За ер нь одоо ингэ бичиж гэж ботсон зүйлүүдээ яаж сонгож бичдэг юм? Тэгвэл ерөөсөн миний гол сэдв бол энэ уран зохиол түүх тал юм байна. Тий. Уран зохиол болоод түүх. Яагаад тэгэхээр тэр монголчуудын тэр өв соёл энэ юмуд бол уран зохиол болоод түүхэндээ яг л одоо шингээтэй хадгалаатай байдаг. За дээр нь би энэ яруу найргуудыг бас нэлээд сонирхож бичсэн. Энэ Ганзангийн Нямсрамгийн Ами Таба гэдэг одоо гайхамшигтай шүлэг байдаг. Би монголоор гойдог. За тий гүр базрын би монголоор гойдог. Би монголтойгоо адилхан шүлгүүдийг бас бичсэн. За сая хамгийн сүүлд бичсэн энэ их явуу хулангийн би хаан төрөвэ гэдэг яруу найргийг одоо энэ нарны цацраг байдлаар ингэж бичсэн. Ер нь бол бичлэгийн зүгээр одоо ингээд нэг доош нь дээрээс нь доош нь ингээд бичээд байх бол бас их сонирхолтой биш уйтгартай. Ялангуяа хүүхдүүдэд. Тэгэхээр олон янзын аргаар одоо ингээд зураг хөрөг оруулаад тийм ингээд бичих юм бол нөгөө хүүхдүүд маань их сонирхож хүмүүс ч гэсэн одоо сонирхож энэ ямар сони тийм ээ. Тэгээд дээр нь зурагтай оруулах юм бол энийг уншихын зэрэгцээгээр бас зургийг нь хараад заяалны бол ийм юмний тухай байна гэсэн ерөнхий ойлголцоос төрөх боломжтой. Одоо та түрүү ярьжсэн ш нөгөө одоо баллах боломжгүй тийм ээ ичтрэгдэх боломжгүй гэж ярьжсэн. Энэ их олон зүйлүүдийг бичиж хахад бүгдийг нь одоо огт алдахгүйгээр нэг удаагийн бичлэгээр бичнэ байхгүй. Ерөөсөө чинь алдан штэ.
анхаарал жоохон сарнаад ингэж яасан тохиолдол алдна. Тэгээ алдсан бол одоо тэрийг орхиолоо дахиад эхлэл хийхээс арга байхгүй. Тийм учраас энэ дээр маш нахт намбай болоод анхаарлыг нэг төвлөрүүлж ажилтдаг. Ийм. Би бас түрүүнд орж ирэнгүүтээ тэнд харж ирсэн. Мянган жилийн бууралт түүхтэй Монгол бичиг соёлоос судалцгаая гэд энэ монголчуудын зохиож хэрэглэж ирсэн бичиг үсгийн тухай бас та. Тий, монголчууд бол их эртний бичиг соёлтой ард түмэн. Зүгээр яг нүүдлийн гэдэг утгаараа ч юм уу харьцангуй өв соёл нь хадгалагдж үлдэх нь хятадтай харьцуулахад бол бас сайхан дутагдaltaй. Цөөхөн суурин одоо номын сан орон хот байгуулсан юм бас ховорхон дээр нь одоо бас дайн тулааны явцдаа үрд сүйдсэн ийм юмнууд их байдаг. Гэхдээ ямар ч байсан бичиг үсгээ бол одоо өнөө хүртэл хадгалаад ирлээ. За энэ хугацаанд бол монголчууд 10 гаруй бичиг үсгийг одоо хэрэглэж ирсэн. Монгол бичиг, дөрвөлжин үсэг, алигаали үсэг гэдэг, манж үсэг, за соён үсэг, хэвтэ дөрвөлжин, за тод үсэг гэдэг. Одоо тод үсэг бол одоо хүртэл энэ Шинжаан, Уйгур, энэ баруун Монгол ойрдууд бол хэрэгэлсээр байгаа. За энэ Бурятын тэр Вагиндра Агонламын зохиосон Вагиндрагийн үсэг энэ бол нэг хэсэг бас хэрэглэж байсан. За тэгээд латин үсгийг манайхан хэсэг хэрэглэж байсан. Одоо ч гэсэн кириллтэй зэрэгцэл одоо бид нар бол латин үсгийг бас хэрэглээл байгаа. Албан ёсоор тий. За тэрний хажуудалд байгаа тэр Өлзий султааны загтал гэдэг бол энэ их агуу зохиол байгаа. Бичиг байгаа. Загтал. Энэ найрамдлын бичиг. Францын Го Филиппдэг одоо хаанд явуулсан найрамдлын бичиг. 1305 онд одоогоос 711 жилийн өмнөх байх нь шүү дээ. Тэгэхээр энэнийг бол дэлхийд дахнаараа бол их одоо биширч одоо судалдаг. Ерөөсөө дэлхийд дахинд энх хамгаалан тогтоосон, тунхагласан ийм бичиг гэж ярьдаг. Тэрнээс зүгээр нэг хоёр хүний хооронд, хоёр улсын хоорондох харилцаа биш. Дэлхийд дахинд энх хамгаалан тогтоосон, тунхагласан ийм одоо бичиг юмаа гэж ажил бодлыг өндөр үнэлдэг. Ер нь энэ их бичгүүдийг харж байхад бол бичлэгийн Монгол бичлэгийн тэр одоо зарчмууд байна тийм ээ. Одоо тэр мөр дарах ёс байд, мөр тэтгэх ёс гэдэг. Жишээ нь одоо энд болохоор Жамсран жав энэ Дэлв хотготын бичиг байна. Жамсран жавгаа болохоор энэ өөрийгөө болохоор энэ мөр дарж бичсэн. Бүр энэ дээрээс бичих хэрэгтэй байтал чинь доороос ингэж бичсэн. Догол мөрнөөс гэж байна шүү дээ. Одоо тэр бодоогийнх тэр өчүүхэн бодоо сөгдөж гээд одоо ингээд бүр догол мөрнөөс ингэж доороос бичсэн. Тэр нь яаж юм нэхэр цаана бичиг өчж байгаа хүнээ хүндэтгэж байна. Одоо бичгээрээ мөргөж байна гэсэн үг. Тэгэхээр өчүүхэн бодоо сөгдөж гээд одоо энэ байна л да тий. Энэ өргөх хүч гэчихэд өчүүхэн бодоо сөгдөж гээд Монгол Ардын засгийн газарт бичсэн өргөдөл. Тэгэхээр эн чинь юу гэхээр цаад хүнээ бол хүндэтгэж байна гэсэн үг. Тэгэхээр энд болохоор өргөх бичиг, айлтгах бичиг, илгээх бичиг, тушаах бичиг гэдэг ингээд Монгол бичгийн албан бичгийн дөрвөн хэл найруулга байна. Жишээлбэл энэ амар сайдын бичиг болохоор илгээх бичиг болчихж байна. Илгээх бичиг гэдэг нь юу гэхээр ижил албан тушаалын яг хоёр ижил албан тушаалтай. Жишээ нь Монгол улсын ерөнхий сайд амраас Таган Туваагийн ерөнхий сайдд яг ижилхэн албан тушаал илгээх бичиг. Тэгвэл өргөх бичиг гэдэг нь болохоор доод албан тушаалтай хүн дээд байгууллага болоод дээд албан тушаалтай бичсэн бичгийг хэлж. Тэгвэл тушаах бичиг гэх юм бол энэ цэрэнд орж байгаа бичиг. Дээд албан тушаалнаас доод албан тушаалттай өгсөн бичиг. Гэх мэтэр за тэгээд энэний үг найруулга нь ямар байх вэ? Бичлэгийн хэлбэр нь ямар байх вэ? Гэх мэтэр маш нарийн яг тэр нөгөө хэл шинжил найруулга зүйн уламжлалт талаас бол маш нарийн юмнуудыг энэ дээр ярьж болов. Албан бичгийн стандарт ч эндээс л яг ерөөсөө энэ тий. За тэгээд түрүүн тэр загтал дээр ярьж байсан. За тэнд болохоор юу гэхээр энэ дээр нөгөө мөр тэтгэх, мөр дарах ёс чинь арай өөр байдлаар хийгдсэн. Жишээ нь Өлзий султан миний үг гээд мөр тэтгээд дээрээ бичсэн байгаа. Тэгээ Францын хаад та нарт гээд энийг бүр доош нь дарж бичсэн. Тэгээд одоо энэ мөр тэтгээд тий манай сайн элэнц, сайн өвөг, сайн эцэг, сайн ах нар гээд ингэж бичсэн. Тэгэхээр эдгээр нь болохоор дандаа мөр тэтгэж бичсэн. Тэгэхээр энүүгээрээ бас л нэг санаа агуулгыг хэлээд байна гэсэн үг. Тэрнээс зүгээр одоо зай талбай орхиод ч юм уу ингээд яасан гэсэн юм бол биш. Тэгэхээр энүүгээр бичгийн
агуулгаараа ч гэсэн гадна харагдах байдлаараа ч гэсэн ерөнхий агуулга нь бол эндээс бас танигдах их боломжтой ийм бичиг байна. Энд бол одоо нөгөө нэг их зохиолч Нацаг Доржгуайн бичээсвэн дээрээс нь та бас дээр нь бас шүлгийг бичсэн. Тийм миний нутаг шүлгийг одоо 12 гадаг энэ одоо бичсэн. За Нацаг Доржгуайн энэ бол өргөдөл байгаа. Өргөдлийг одоо яаж бичих гэсэн юм бэ? Дунд сургууль одоо бид нэр өргөдөл бичдэг альбом бичиг одоо юу бичдэг гэх. Тэгэхээр энэ бол 1925 онд Ленинград хотод цэргийн сургууль явахаар өргөдөл бичсэн, чөлөө өссөн өргөдөл. Тэгэхээр энэний одоо маш сонирхолтой юм байдлаар ирсэн. Хувьсгалт намын төв хорооно хуудасаар мэдүүлэх учир гэж байна. Эдүүгөө өчүүхэн хүмүүн бүх цэргийн зөвлөлийн газраас томилогдсон Ленинград хотноо цэргийн сургам боловсруулах сургуульд одохыг завдан буй тул Харьяа төв хорооны орлогч гишүүнээс ба нам эвлэлийг шалган цэвэрлэх комисс бас үйлдвэрчний эвлэлийн баг комиссоос тус бүр чөлөө олгохыг гуйсгай үүний тул гишүүн Нацаг Дорж өргөө гэд 1925 он гэд ингээ бичсэн. Тэгэхээр энэ хуучин энэ гар бичмлүүдийг харж байхад бол тэр бичлэгийн найруулгын уламжлалт ямар байж вэ гэдгийг тэр маш тодорхой харж байна. Жишээ нь энэ Сүхбаатар Жанжны бичсэн энэ бичиг болохоор нэг өгүүлбэр нь одоо маш олон үгтэй. Урт өгүүлбэр. Тэгэхээр тэр урт өгүүлбэрийг найруулна гэдэг бол бас л хувь хүнээс бичээсээс бол өндөр чадвар шаарддаг юм зүйл байна. Найрагчих бол их товчхон бөгөөд. Тийм, маш товчхон. Өргөдөл ерөөсөө тийм л байх хэвээр. Хэнд байх юм, юун тухай байх юм, тийм ээ? Ингээ яасан. За, эшиг болохоор зэрэг энэ аюу тугай биширлүгэ гэж хэлээд л тэгэл цаашаа бэлжилж явах шиг шүү дээ. Энэ яг нөгөө Чингис хааны гэргээ гэж. Тийм байна. Одоо ийм юу байсан тийм ээ. Тэгээд одоо хаач явсан одоо чөлөөтэй нэвтрэх тухай ийм одоо бичиг. За энд хэсэгт болохоор би дэлхийн сонгодог яруу найргийг энд голлож яасан. Ягаад гэвэл дэлхийн яруу найргийн өнөөдөр учраас энэ дэлхийн дорн дахны яруу найр сонгодог яруу найргийг энд голлож оруулсан байгаа. Жишээ нь энд бол Либа гэж одоо хятадын тан улсын одоо шилдэг яруу найрагч Либагийн зохиол бүтээл. За Монголын одоо 4 цаг гэдэг одоо Данзангийн Нямсүрэн гэж энэ хүний одоо сайхан шүлэг байна. За ингээд зурагтай хослуулахаар хүнд хүрэх нь илүү болж байна. Ойлгомжтой тий. Тэгээ сонирн байх. Сонирхол талаад энэ юу гэсэн үг ингээд одоо унших, сонирхох, улмаар одоо энийг ингэж бичиж сурах юмсан, ингэж зур сурах юмсан гэсэн сонирхолыг нөдөөх гэдэг л хүүхдүүд тийм ээ. Дэдэл өгөх тий. За энэ юу нэг сурахтаа ямар байна? Сурах тэр юу нэг хэсэг бол хаягдах гад байсан. Одоо ямар хөө байна? 90-ад оны ихээр яг 1-р ангиас эхлээд зааж эхэлсэн. Тэгээд 2-3 жил тий эцэг ихтэй заагаад ингэж яасан. За дараа нь тэрийг орхиод одоо бол яг сургалтын хөтөлбөр бол 6-р анги, 7-р ангиас эхлээд энэ Монгол бичиг аль бисаар орж байна. За ер нь өнгөрсөн жилээс эхлээд Монгол Улсын засгийн газрын юу тогтоол гараад энэ Монгол бичгийн алтан хэрэглээг нэмэгдүүлэх талаар ерөнхийлөгчийн зарлиг хүртэл гарсан байна. Ингээд нийлээд хүмүүсийн сурах идэх юу бол нэлээд дээшилсэн. Тэгээ эсэлтийн ерөнхийлөлт гарч байгаа бас тийм. Тийм эсэлтийн шалгалт хүртэл одоо ингээд монгол хэлээр дээр нь монгол бичиг тэр монгол хэлний шалгалт чинь 4-1 нь монгол бичиг байгаа шүү дээ. Тийм учраас энэ дээр одоо ерөөсөө зайлшгүй сурах хэрэгтэй болж байна. Хоёрт нь гэхэд Монгол улсын их хурлаас монгол хэлний тухай хууль баталсан. За энэ хуулинд бол бүр тодорхой заасан. Одоо төрийн албан хаагч бол монгол хэлний хэл бичгийн шалгалт. Тэгэхээр дан монгол бичиг гэж бас хүмүүс ташаа ойлгоод байгаа. Тэр нь болохоор монгол хэл бичиг. Тэгээ албан байгууллагын хаяг юмыг бас монгол хэлээр бичсэн байна гэдэг. Тэгээ заавал монголоор гээгүй, заавал кириллээр ч гээгүй давхар бичиж бас болно. За энд болохоор халахын луу жанжин, луу гүн гэж одоо тэр хан өхгийн уулын хошууны ноён энэ хүний одоо бас гайхамшигтай шүлэг зүй нэгэн гэсэн юм шүлэг байна. За цаана одоо Монголын сонгодог яруу найрагч одоо зохиолч Ванчинбалын инженеаш гэж одоо энэ хүний намрын тухай. Энэ зүй нэгний ч одоо утга нь бол ерөөхдөө таны баг хийгээд байгаа үйлдэл нэг хавилдуу байгаа. Тийм шүү. Энэ бол ерөөс тэр бэлгийн үднээс шүлэглэх биерийн урнаар зурх хоёрын өнгө хэлбэр нь өөр боловч үзүүлэн номлох гэсэн
утга нэгэн бууцаа гэж. За сэтгэн хөгжимдөх сийлэн зорж урлах хоёрын гадаад дүрс нь тис ондоо боловч гарган сургах гэсэн учир нэгэн бууцаа гэж. Ерөөсөө энэ миний хийж байгаа ажил онол энд их тодорхой байна л да, тийм ээ. За ийшээгээ юу сонин содон гэж болохоор Японы сонгодог яруу найрагч сонгодог хайку гэж байдаг Японы алдартай 3 мөршөлөг. За энд одоо нэлээд хэд тавьсан байна. Энэ Босана Ясан гэдэг хүний хайку байна. За энэ зарилгаар Жианийн газрыг хураасна гэж энэ манай Яан гүрний одоо Монгол жанжин штэ цэргийн жанжин Баян гэж энэ хүн яруу найраг гэждэг хүн. За зарилгаар Жианийн газрыг хураасна гэж. Жианийн гэдэг нь болохоор хятадаар өмнөд хязгаар гэж байна. Өмнөд хязгаар өмнөд нутгийг л одоо эзэлсэн тухай. Тэгээд энэ дээр болохоор хуучин тэр одоо Чингис болоо Чингисийн хойдох байлдан дагуулагчид тийм тухай тогтсон ойлголтыг эвдсэн ийм шүлэг байна гэж би үзэж байгаа. Яагаад гэвэл энд болохоор хөхөмдөг уулна жад бүжгэлэх үе уул хагаран завдаж хөхмөрнө ах туслах хуя мөрөн ширгэх шахав. 100 түмэн шилдэг цэрэг Жианийн газар буух уя зэр зэвсгийн ир үзүүрт хүмүүний цус алгаа гэхээр. Тэгэхээр энд бол ерөөсөө тийм дайм тулаан болоогүй. Их хааны цэрэг болоо очсон. Очиход бол одоо ерөөсөө тэр уул хагарах шиг мөрөн ширгэх шахсан гэх тийм олон морьтой цэрэг зэр зэвсгээ агсаад ингээ очсон. Гэхдээ тэнд бол ерөөсөө цус гараагүй. Яг зүгээр дагаар орсон. Манай харьяанд орсон. Ингээ. Тэгэхээр эн чинь дайны дэлхийд инхтэй нэг тогтоож явна л гэсэн ийм санаа байх гэдэг шүү дээ, тийм ээ. За энэ байж үе гэж нун тан улсын тэр 4 шилдэг яруу найрагчийн нэг нь үүрээр дэгдэх суунаг гэдэг одоо гайхамшигтай. За энэ Юан гүрний байг болсон одоо Хувлаа эсцэн хаан. За Хувлаа хаан бол одоо тэр их хаадууд дотор бол хамгийн их өндөр боловсралтай ийм хүн байсан. Олон хэлтэй, бичиг соёлтой. Дээр нь одоо энэ одоо шүлэг яруу найраг одоо биш. Сая тэр Баян жанжин бол энэ Хувлаа хааны одоо жанжин байх нь. За дараа нь тэр Японы хайку сонгодог хайку Шики Ямасаока. Хайкуныг бас та нилээдгүй сонгож бичсэн байх. Тий. Хайку бол яг хайку бол бас их сонир л доо. Хүүхдүүд бол их сонирхдаг ийм амархан ингэж биччихээд энэ одоо ингээд яруу найраг болоод энэ дайны дэлхий түгээд одоо энэ ямар сайхан юм. Хүүхдүүд бол ерөөсөө гаднаас нь хараад өө юм чи амарх юм байна болох юм байна гэдэг хүүхдүүд бол их сонирхолтой бичдэг. Ухаан байх тусмаа яваа биш гэдэг ч юм бас энэ дээ шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо энгийн байж болно. Энгийн болоод бас их сайхан юунод байгаа. Тэгээд яг энэ зургийг энэ шүлгийнхээ агуулгад тавуулаад ингээд зураг хийгээд зургийнхын завсаар ингээд бичихэр бол энэ нэг тийм дорны хуучны өнгө эсийг оруулж байгаа. За сая энэ дэлхийн шилдэг яруу найрагч болсон манай Уян Сүхийн одоо саяхан хэвлэгдсэн шинэ номны хавцсанд энэ зургийг одоо оруулсан байгаа. Намрын усны тунгалаг бичиглэл гэдэг ийм ном гарсан. Тэр номны одоо хавцсны чимэг зурганд энэ одоо шүлгийг сонгосон. Тэгээд одоо яг энд одоо намрын уулын сүм сэхэвчин дээрс нь бугын дог гуниглан байж гэнэ гэсэн. Ерөнхийдөө тийм бас л намрын тухай намар энэ тухай шүлэг учраас тэр тухайн номын агуулгатай энэ зураг одоо их сайхан таарч байна гэсэн байдлаар энийг сонгосон байна. Японы яруу найрагчдын бүтээлүүдийг таас их сонгосон харагдаад байна. Тий, Японы зохиол бүтээл ер нь бол энэ дорн дахны Аз дорн дахны энэ зохиол бүтээлүүд бол бидэнд илүү их ойлгогдох, илүү их буухан их амархан юм шиг санагддаг. Тийм учраас энэ Хятад, Солонгос одоо энэ Японы яруу найрагчдыг бол нэлээд сонгосон. За Японы яруу найраг бол сая тэр хайкугаас гадна танка гэдэг бас энэ 5 мөр шүлэг байна. Танка гэдэг 5 мөр. Манай ахны одоо ертөнцийн 3 одоо тийм ээ энэ юунуудтай ижилхэн тэр хос уянгаж гэдэг юм уу бас нэг тогтсон хэлбэр байна шүү дээ. Яг тэрэн шиг хайку бол ийм 3 мөртэй байна, ийм үетэй. Евроцогт бол сонет гэдэг байдаг тийм ээ 14 мөртөөр бичдэг. Гэх мэт ийм одоо яг тогтсон нэг хэлбэрт баригдаад тэгээд одоо өөрсдийнхөө санаа бодлыг гаргадаг ийм юмнууд байна. За энд явуу хоолон дорны их яруу найрагч явуу хоолонгийн алдартай мөнгөн хазаарын чимээ гэдэг. Энэ шүлгийг. За Монгол ахыг одоо ягаад яг л одоо шүлгийн одоо. За энэ согтуу утаа. За тэр хамгийн цааталт нь бол Хятадын тан улсын яруу найрагч Дүүфүүгийн шүлэг байна. За энэ бол гайхамшигтай шүлэг. Ер нь тэр тан улсын үед бол тэр яруу найраг
уран зохиол гэдэг юм бол маш өндөр хөгжил юугаа авсан ийм одоо бүтээлүүд байгаа. Одоо ингээд харахаар зэрэг та ч одоо бараг 30-аад жил одоо Монгол бичгтээ одоо холбогдсон. Тийм байна. Анхны багш гэдэг ярил эсвэл та өөрөө шууд сонирхолтой сурч байгаа. Анхны багш гэвэл одоо анхны багш анхных ч байх уу тий. Ер нь бол би яг Дундгой аймгийн төвийн 8 жил гэж байла одоо 2 дугаар 10 жил тэнд одоо дунд сургууль төгссөн. Дараа нь бол яг багшийн сургууль бол багшийн их сургуулийг төгссөн. За Монгол бичиг заасан анхны багш гэвэл Алтан гэрэл гэж багш байсан. За мөр настай өвгөн багш байсан. За мөн Осор гэдэг одоо нөгөө Өсгийн дүрмийн толийг зэндийн дамтын сургууйтай хамт бичсэн энэ хүн байдаг. Энэ хоёр хүн бол бидэнд энэ Монгол бичиг гэдэг юм. За энэ Монгол хэл, энэ найруулга, энэ зөв бичих зөв юмнуудыг бол маш одоо сайн зааж өгсөн. Энэний буйнд л одоо өдий өдөр ингэж явж байна гэсэн. Би бодож байна л да таны тухайд бол бас Монгол өвийг нөгөө тээгч гэдэг шүү дээ тий. Маш тийм тээгч маш хүмүүсийн бас төлөөлөл гэж таныг би харж байна. Тэгээд энийг одоо үргэлжлүүлж явуулахад дахиад хойч үеэ бэлтгэхэд, шав бэлтгэхэд та юу нэр их анхаарч байна. Бусдад тэлэг гэдэг юм тий. Яг одоогоор бол би миний хийж байгаа ажил сургалтын менежер гэж байгаа. Тэгэхээр яг хичээл заагаад яг хүүхдүүдтэй ингээд багшаа болцоод явах нь бол харьцангуй бага. Гэхдээ хүмүүс бас албан бусаар одоо надад хандаж одоо би энэ биерээр биш сорьё Монгол бичиг сорьё барь гэдэг хүмүүс ирдэг. За сургуулийн сурагчч байна, оюутнууд байна. Бүр зүгээр одоо ажиллаж байгаа хүмүүс насан туршид байна. Ингээд одоо бас сонирхоод ингээд юм хийж байгаа хүмүүс байна. Ламнар хүмүүс бас их сонирхдаг энэ хуучин уламжлал юм сэргийх гэдэг. Иймэрхүү шавнар бол байна. Тэ. Залуучууд хойч үед одоо ер нь бид энийг сурснараа ямар хэрэгтэй, ямар үнцэнтэй гэж та зөвлөх хэлэх вэ? Тий, энэ Монгол бичиг бол дэлхийн оюуны санд оруулсан хосгүй үнэт өв шүү дээ. ЮНЕСКОд бүртгэлтэй байгаа. Тэгэхээр Монгол хүн нэгэнт Монгол хүн юм чинь энэ монголчуудын энэ өв соёлыг эзэмсэж авах нь миний үүрэг болоод миний давуу эрх. Тийм учраас эрхээ эдлээд энэ бичгийг бол сурсан байх хэрэгтэй. Одоо гадаад дотоод олон газар яваад ингээ Монголын тухай ярьдаг. Гэтэл одоо гарын үсгэж байдаг юм уу? Хүнд одоо ном бүтээлээ дурсахтаа ингээд монгол бичгээр бичээд өгөх юм бол энэ хүн үнэхээр монгол юм байна. Энэ хүн бол үнэхээр ийм агуу төвхтэй ард түмний одоо өрсөд байна гэдгийг бол бахархна. Тийм учраас баталж харуулж байна гэсэн. Тийм учраас хүн бүхэн энэ монгол бичгийг бас сурсан, өөрсдийнхээ хэмжээнд уншдаг, бичдэг ийм байх л хэрэгтэй мүү гэж би боддог. Анх сурж байгаа хүмүүст ер нь хэцүү нь юу байдгийг ихэвчлэн юу гэдэг нэг хоёр бичиж үдчихэл за хэцүү юм байна би ол бүтэхгүй юм байна ч би их нурууг нь муухай гаргах юм байна гэж хүмүүсийг шатаа тохиолдол олон таардаг. Тий. Монгол бичиг яг ер нь зовлонгүй одоо тийм бэрхшээлгүй сурах юм гэж байхгүй. Тийм учраас бас тодорхой хэмжээний бэрхшээл байна. Үгийн дундадагт ингээд өөр дүрс нь хувирдаг. Гэхдээ яг одоо цаг гаргаад хийх юм бол ерөөсөө нэг сарын дотор л сурчих боломжтой. Тэгээд ерөөсөө гол миний одоо энэ зааж энэ сургаж ирсэн уламжлалаас харахад би өөрийнхөө сурснаар харахад бол яг багш заагаад өнгөрөх бол нэг ажил. Дараа нь өөрөө одоо хичээж олон одоо зүйлийг унших, судлах, хуулж бичих. Ерөөсөө манай тэр монголчуудын гэр сургалтын тэр үндсэн арга дээр л байсан бэл. Бичиг үсэг цаандлогоогоо таниулцдаг. Дараа нь яах вэ гэхээр нөгөө оюун төлхөө цаасан шууны үлгэргээд энэ ном зохиолуудыг хүүхдэд уншуулдаг, хуулж бичдэг, цээжилдэг, тэрийгэ багштай шалгуулдаг ийм нэмтэр. Тэгэхээр тэр чинь хүнээс бол яг хувь хүнээс хамаарах одоо ийм одоо асуудал байгаа юм. Англи хэлийг бол багаас нь үзүүл сайн гэж ярих юм. Монгол бичиг маань юу гэдгийг багаасаа сайн байдаг юм уу эсвэл бүр нас хамаагүй сурахад оройтдгүй ч гэдэг юм уу тэр нь үйлчлэлтэй юм бол. Тий. Одоо бол яг яамны барьж байгаа хөтөлбөрийн дагуу бол яг 7 дугаар ангиас нь яг албан ёсоор орж байна. 7-оос 8, 9, 10 одоо эрхчлээс ахлахын гэж орох байх. Яагаад гэвэл ерөнхий шалгалт малгалт энд төлхөө орж байгаа учраас. Тэгэхээр хүүхдүүдийн тухайд бол сургуулиар дамжиж явбал гарцаагүй сурч таарч байгаа. Насан туршидын тухайд бол одоо өөрсдөө одоо ажиллаад заавал би одоо нас дээр гарлаа би одоо энийг сурах хизээ хэрэглэх хүлээ гэхлгүйгээр бас монгол хүн гэсэн
энэ одоо ихэмлэх зүйл биш үү бахархал байна. Энийхээ дагуу бол сурахад бол ерөөсөө оройтхгүй л гэж би боддог. Одоо хүртэл надад нэг хүн одоо би 60 хүрч байгаа. Тэгээд нэрийг хэлж болохгүй л. Тэгээд тэр хүн бол үгүй би одоо эрхэм сайхан багшаа одоо би ерөөсөө энэ бичгийг нэг ядаж нэг нэрээ гаргадаг л болмоор. Та надад одоо цаг зав гаргаш. Тэгээ би одоо хоёулаа цаг заваа тохироод одоо нэг хичээл эхлэе гэж бодож байгаа. Тэр хүн бол одоо бас тэр хүнийг хэдийгээр настай ч гэсэн чинь сурыг гэсэн тийм ирэмжлэл байхад би бол үгүй гэдэг нь бол бас болохгүй л дээ. Бичгээс гадна түрүүн бас хоёлаа ярилцлагын ихэнд ярьжсэн тэнд тамга гэх тийм ээ. Хүмүүс бас нэлээх тамга хийлэгдэг, хийдэг болтой. Та бас тамга хийгээд байх шиг байна. Тий. Хүмүүс яг Монгол тийм уламжлал байна л да. Яг бичгийн соёлтой энэ ард түмжим бол бүр хуучнаас тогтсон уламжлал. Манайх дунд нь тасраад нэг хэсэг яасан болохоос. Тэгэхээр хуучин одоо энэ бичгийн номтой гэртээ одоо хувийн номын сантай айлууд хүртэл номынхаа өөрийнхөө имийг тамгалж одоо юу яадаг. Тэгээ хүмүүс одоо ингээд тамга захиалаад ингээд хийлгэж байна. Одоогоор нэг 40 орчим хүн хийлгсэн байгаа. Тэгээд би одоо уг нь бол яг хийсэн болгоныхаа дардсыг нь аваад ингээд өөрийнхөө одоо хийсэн юмны архивч болгоод хадгалах байж. Гэтэл одоо сүүлд нь би санаад нэгээр ямар ч нэг 20-одыг нь бол дараад авчихсан байгаа. Ер нь бол монголчууд өөрийн мал ахыгаа бол тамгалж ирсэн. Тэгэхээр ном судраач гэсэн өөрийн өмчийг миний юм шүү гэдгийг нь баталсан энэ тамга бол хувийн тамга бол байх ёстой. Бас Монгол өнөр шингэсэн баг. Тий, Монгол өнөр өв соёл шингэсэн ийм одоо хуучин уламжлалтай тэрийг л одоо сэргээх гэж л одоо ингэж оролдож байна. Цаашдаа ер нь тань ямар төлөвлөгөө байна? За цаашдаа бол яг энэ Монгол бичгийнхээ энэ сургалт сурчлагын ажлыг бол нэлээд өргөн хүрээнд хийн. За зүгээр энэ 5 сард одоо бичих үсгийн үндэсний өдөр гэж болдог штэ улсын хэмжээнд. Энэ өдөр бол одоо би болвол одоо Улаанбаатарт нэг үзэсгэлэн гаргах бодолтой байгаа. Гэхдээ одоо бас яарч өөрөх одоо нөгөө зохион байгуулалтын асуудлууд бас их байгаа учраас яг тэрийг бол шууд товлоод хийчих боломж байхгүй. Ямар ч байсан над дээр одоо ингэж тодорхой хэмжээгээр хугацаагаар явсан тэр одоо насанд хүрсэн хүмүүс байна, оюутан хүүхдүүд байна, дунд сургуулийн сурагчид байна. Энэ хүмүүстэйгээ хамтарсан нэг үзэсгэлэн дархандаа нэг гаргая гэсэн ийм бодол байгаа. Ерөнхийдөө бидний ярилцлагын цагуугаар өндөрлөж байна. Тэгээд бас их сайхан Монгол өв соёлоос бидэнд танилцуулж бас түгээн дэлгэрүүлж аваа таны ажилдаас амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. Эрхэм үзэгчдээ ярилцлага цагуугаар өндөрлөж байна. Энэ удаад бид Дархуул аймгийн 30 дугаар дунд сургуулийн сургалтын менежер, за Монгол бичгийн өв соёлыг дэлгэрүүлэгч Эрхэм сайхан багштай үзэгч та бүхнийг уулзууллаа. Хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Баяртай.